Бангарын дарга Бангараныхаа гишүүдийн өнөөдрийн амар амгалан айлтгая. Тэгээ улсын хурлын гишүүн Ариун Заяа гишүүний хөдөлмөрийн өсөлтний доод хэмжээний талаар ирүүлсэн 3 асуулт ирүүлсэн. За энэ 3 асуултын одоо хариултыг бид бэлдсэн байгаа. За асуулт 1 үндэсний хорооны 23 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 12 дугаар тогтоолоор хөдөлмөрийн өсөлтний доод хэмжээг 24 оны 1 сарын 1-ний өдрөөс эхлэн 660 мянган төгрөг байхаар тогтоосон байхад 25 оны 4 сарын 1-ний өдрөөс дахин нэмэгдүүлэх шийдвэр гаргасан нь хөдөлмөрийн өсөлтний доод хэмжээний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5-ын 4 дахь хэсэг заасан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2 жилд нэг удаа тогтоох 7 дугаар зүйлийн 7-гийн 2 дахь хэсэг заасан хугацааг зөрчсөн хэсэг талаар. За бид нэг ийм хариулт бэлдлээ. За цалингийн төвшин хамгийн доогуур буюу бага орлоготой иргэдийг хамгаалах одоо гол бодлогын нэг хэрэгсэл нь бол энэ хөдөлмөрийн өсөлтний доод хэмжээг тогтоох явдал байдаг. За олон улсын хөдөлмөрийн байгууллагын гишүүн орны одоо 91 орчим хувь нь хөдөлмөрийн өсөлтний доод хэмжээг өнөөдөр тогтоож байна. 91 орчим. За өнөөдөр хөдөлмөрийн өсөлтний доод хэмжээг улс орнуудаар авч үзэхэд Австрал 1 цагт $18, Америк доллар. За Шинэ Зеланд 1 цагт $16. За Англи, Люксембург, Герман, Аргентин зэрэг улсуудад 1 цагийн хөдөлмөрийн өсөлтний доод хэмжээг бас нэлээд өндөр одоо байдаг. За Азийн хөгжиж буй улс орнуудын хувьд 1 цагт ногдох хөдөлмөрийн өсөлтний доод хэмжээг авч үзэхэд Филиппин $1.64, Индонез $1.18 зэрэг улсуудад $1-оос дээш байгаа бол одоо Бангладеш, Кыргызстан, Тажикстан зэрэг улсуудад бол $1-оос одоо бага байна. За Монгол улсын хувьд 24 оны байдлаар хөдөлмөрийн өсөлтний доод хэмжээг 1 цагт одоо 3929 төгрөг буюу $1.10 байсан болоо сая одоо 4 сарын 1-ээс энэ хөдөлмөрийн өсөлтний доод хэмжээг бид нар нэмснээр одоо 25 оны 4 сарын 1-ээс хойш хөдөлмөрийн өсөлтний 1 цагийн хөдөлмөрийн өсөлтний хэмжээ өнөөдөр $4715 төгрөг буюу $1.3 одоо болж өссөн байна. За энийг би яагаад дахин ингэж хэлээд байгаа юм бэ гэхээр ер нь бол энэ хөдөлмөрийн өсөлтний доод хэмжээгээр одоо 1 цагийн хөлсийг бас тооцож олгож байгаа. За яг энэ хөдөлмөрийн өсөлтний доод хэмжээгээр одоо цагийн ажил хийж байгаа маш их олон хүмүүс байдаг. Тэр ч юм манай энэ оюутан залуучууд бас байна. За өнөөдрийн биднэрт байгаа мэдээлэлээр одоо авсан мэдээлэлээр бол нийт 134 мянган одоо хүн бол энэ хөдөлмөрийн өсөлтний доод хэмжээгээр одоо юугаар нийгмийн даатгалынхаа шимтгэлийг төлдөг. За 176 мянган одоо албан журмынхан буюу ажил хийгээд одоо хөдөлмөрийн өсөлтний доод хэмжээгээр төлж байгаа 176 мянган иргэд байна. За энэ бол нөгөө нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаа 1.2 сая иргэдтэй харьцуулахад бол 25% нь одоо хөдөлмөрийн өсөлтний доод хэмжээгээр одоо нийгмийн даатгалын шимтгэлээ төлж байна. За энэ юу гэж энэний цаана одоо яг юу байна вэ гэхээр ер нь яагаад энэ хөдөлмөрийн өсөлтний доод хэмжээг бид нэмэгдүүлэх ёстой юм бэ гэдэг асуудал байгаа юм. За мэдээж ер нь бол манай улс бол одоо яг өнөөдрийн хөдөлмөрийн зах зээлийн хомсдлын гол асуудал бол энэ хөдөлмөрийн бүтээмж, хөдөлмөрийн үнэлгээний асуудал байгаад байгаа. За нэг талдаа хөдөлмөрийн зах зээл дээр өндөр 40-50 мянган ажлын байр, бодиттой ажлын байр байна. Гэтэл нөгөө талдаа одоо 70-80 мянган ажил хүчүүд байгаад байдаг нэг ийм асуудал байна. Тэгэхээр өнөөдөр Монгол улсад бид нар энэ Монгол хүний 1 цагийн хөдөлмөрийн бүтээмж дээр үндэслэн энэ цалин үлсний тогтолцоогоо бид нар нэг эргэж харахгүй бол энэ цаг үеийн шаардлага ерөөсөө хангахаа болсон байна гэж харж байгаа. Ер нь хамгийн бага цалинтай гэж ойлгож болно. Тэгэхээр яг Ариун Заяа сайд маань өөрөө бас энэ салбарын сайд гэсэн учраас өөрийнх нь асуулт бол мэргэжлийн сайдын асуулт. Тэгэхээр ерөнхийдөө болвол миний өгч байгаа хариулт бол Ариун Заяа сайдын одоо асууж байгаа асуултан дээр яг одоо хууль зөрчигдсөн үү гэхээр зөрчөөгүй. Яг одоо ингээд яг одоо байгаа хуулийн зохицуулалтаар одоо явах ёстой штеп бол бас яг тийм болчиход байна. Тэгэхээр энэ өнөөдрийн нөгөө хөдөлмөрийн тухай хууль манай Ариун Заяа сайд одоо байхдаа өөрөө сайд байхдаа батлуулсан одоо энэ хөдөлмөрийн тухай хууль. За ингээд энэ хөдөлмөрийн үлсний доод хэмжээг зохицуулах бас тусдаа хуультай. Тэгэхээр энэ хоёр хууль маань бас хоорондын уялдааг бас хангах юм зайлшгүй цаг хугацааны одоо ийм нөхцөл байдал бас үүссэн байна гэж харж байгаа юм. Яасан бэ? За тэгэхээр хөдөлмөрийн тухай хууль маань бол шинжлэгдээд батлагдсан. Энийгээ дагаад одоо бид нар хөдөлмөрийн үлсний доод хэмжээг тогтоох өөрчлөх энэ асуудлуудыг зохицуулдаг энэ хөдөлмөрийн үлсний доод хэмжээний тухай хуулийг одоо зайлшгүй одоо өөрчлөх ёстой. Би Ариун Заяа сайдын өнөөдрийн энэ асуулт тавьж байгаа одоо хандлага, өнцөг чиг болвол ерөөсөө хөдөлмөрийн үлснийхээ доод хэмжээний хуульд цөмөр өөрчлөлт оруулах хэрэгтэй юм байна л гэж
манай ариун зай сайд маань ийм асуултыг логиктой тавьж байгаа гэж би хараад байгаа шүү дээ. Тэгэхээр энийг хамтдаа ингээд өөрчлөё. За яг би ингээд энэ юуны одоо хууль зөрчөөд нэмцээ ингээд одоо тэр талаасаа одоо хариулт өгөхөөс илүү зөрчөөгүй юм аа. Бас ингээд энэ бол үнэхээр зөрчөөгүй юм шүү гэдэг бас нэг жаахан тайлбар бас хэлчихье гэж бодож байна. За ягаад гэвэл Монгол улсад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тогтоох өөрчлөлт тухай асуудлыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуулиар зохицуулж байгаа одоо. За хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хөдөлмөр нийгмийн түншлэлийн 3 талт үндэсний хорооноос 2 жилд 1 удаа тогтоохоор заасан байна. 2 жилд 1 удаа. За энэ хуулийн 5-ын 4-т заасны дагуу хөдөлмөр нийгмийн түншлэлийн 3 талт үндэсний хорооны төлөөлөл бүхий аль нэг тал эсвэл талууд хамтран хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тогтоох өөрчлөх саналыг гаргаж болох бөгөөд уг саналын дагуу 2 жилээс бага хугацаанд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг одоо шинжилэн тогтоож болно гэж ойлгож болно бид нар. За түүнчлэн хөдөлмөр нийгмийн түншлэлийн 3 талт 23-оос 25 оны улсын хэлтсээрийн цалин хөлсний талаар үндэсний хэмжээнд баримтлах бодлого үйл ажиллагаанд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэн тогтоох гэж мөн хөдөлмөр нийгмийн түншлэлийн 3 талт үндэсний хорооны 23 оны хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинжилэн тогтоох тухай 12 дугаар тогтоолын 2 дугаар залтаар 25 онд мөрдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 24 оны 5 сарын 1-ний дотор шинжилэн тогтооно гэж тус энэ хорооны шийдвэр гарсан. Шийдвэрлэгдсэн. За хөдөлмөр нийгмийн түншлэлийн 3 талт үндэсний хорооны төлөөлөл буюу Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос хэрэглээний үнийн өсөлт хүн амын амжиргааны доод түвшин зэрэгтэй уялдуулан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний дод хэмжээг дундад цалингийн 50% төрөх буюу 1 сая төгрөг төрөх ёстой. Дээр дурдсан тогтоол улсын хэлтсээрийн хэрэгжилтийг одоо хангаж ажиллаач гэдэг шаардлагыг удаа энэ одоо 3 талт одоо энэ хэлтсээрийн үеэр одоо илэрхийлсэн. Олон удаа бичиг илэрхийлсэн, олон удаа хурал дээр энэ саналыг илэрхийлсэн. За ингээд дээрх саналыг судлаж үзээд улсын хэлтсээр болон тогтоол тусах зарга хэмжээний хэрэгжилтийг хангах хүрээнд хөдөлмөр нийгмийн түншлэлийн 3 талт үндэсний хорооны одоо 24 оны 1-р тогтоолоор хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинжилэн тогтоох асуудлаар тооцоолол хийгээд санал боловсруулад 3 талын одоо хамтарсан ажлын хэсэг бас энэ дээр ингээд сууж ажилласан юм байна. За тус ажлын хэсгээс танилцуулсан одоо холбогдох хүчин зүйлс болон талуудын сандуудыг харгалзан хөдөлмөр нийгмийн түншлэлийн 3 талт үндэсний хорооны одоо 24 оны 10 сарын 7-ны өдрийн 03 дугаар тогтоолоор улсын хэмжээнд мөрдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 3929 төгрөг буюу сард 660,000 төгрөг байсныг 25 оны 4 сарын 1-ний өдрөөс эхлэн 20%-аар нэмэгдүүлж өнөөдөр Монгол улсад 1 цагийн хөдөлмөрийн хөлс 4715 төгрөг буюу сард 792,000 төгрөг байхаар шинжилэн тогтоогоод одоо энэ маань мөрдөгдөд явж байна. За тэгээд энэ дээр бас би нэг тогтоохын өмнө бас манай ариун зай сайд чинь бас улсын хурлын чуулган дээр хэд удаа байр суурь илэрхийлжсэн, төсвийн үеэр бас байр суурь илэрхийлжсэн. За ингээд энэ ер нь яг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмснээр хэн хожих вэ гэдэг асуудал. Хэн хожих вэ Монгол улсад? Хэн хохирох вэ? Хэн дээр ачаалд ирэх вэ гэдэг асуудал. За тэгэхээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдэхэд бол олон мянган хүн өнөөдөр одоо маш том боломжууд өрхийн орлогууд нэмэгдэх, цалин өсвүүд нь нэмэгдэж байгаа одоо ийм мэдээллүүд биднэрт байна. За нөгөө талаас инфляцид одоо энэ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ одоо нэмэгдэхэд нөлөөлөх үү гэдэг асуултуудыг бас асууж байсан. Ерөнхий сайд ч гэсэн хэд удаа бас энэ засгийн газар дээр энэ асуудлуудаар одоо мэргэжлийн байгууллагуудын байр суурийг сонсоо гэж байсан. Үндэсний статистикийн хороо Монгол банкнаас бид нар ариун зай гишүүнээ бид нар юу авсан? Дүгнэлтүүд авсан. За үндэсний статистикийн хорооны мэдээлэлээр болон Монгол банкны мэдээлэлээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний өсөлт сарын инфляцид 0.02 хүртэлх хувиар нөлөө үзүүлнэ. Энэ бол тийм одоо инфляцид нөлөө үзүүлэхгүй гэсэн дүгнэлтийг бид нарт өгсөн. За ийм нөхцөл байдлуудыг бид нар харгалзаж хөдөлмөрийн тухай хуульд хөдөлмөрийн эрх зүйн хэмжээ тогтоосон актууд хоорондоо зөрчилдөх юм бол одоос тодорхой хэмжээнд зөрчил үүсэж байна гэж харагдаж шүү дээ бид нар тийм ээ. Зөрчилдөх юм бол ажилтнанд илүү таатай нөхцөлийг олгосон зохицуултыг хэрэглэхээр тусгасан байна. Тийм учраас энэ удаагийн одоо хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 4 сарын 1-ээс нэмэгдүүлсэн энэ 3 талт хорооны тогтоол болвол Монгол ажилтнанд илүү таатай нөхцөлийг одоо олгосон энэ зохицуултыг одоо хийсэн ийм тогтоол болсон гэдгийг би хэлье гэж бодож байна. За энэ дээр ингээд манай Булган туяа сайд маань одоо байна. Би 3 сайд дараалж одоо 3 сайд нэгэндээ ажиллаа өгч нэг нь ажиллаа хүлээж авсан 3 сайд сууж байна. Яг одоо ингээд энэ сүүлийн 3 жилийн одоо хөдөлмөр нийгмийн түншлэлийн 3 талт үндэсний хорооны тогтоолыг бид гурийн
гарын үсэг зурсан, Булган туяа Ариун заяа сайдын Булган зуяа сайдын миний зурсан. За энэ ингээ Булган зуяа сайдын буюу одоо Монголын засгийн газар үүргээ одоо үүрэг хүлээсэн энэ тогтоол одоо байна. Манай тогтоол. За энийхээ дагуу одоо бид нэгэнт Монгол Улсын засгийн газар одоо хөдөлмөр нийгмийн түншлэлийн 3 талтын үндэсний ороогаар үүрэг хүлээсэн учраас энэ хүрээндээ одоо бид нэмсэн байгаа гэдгийг одоо ойлгож байна. Энэ дээр бол их олон 100 мянган ажилтнууд маань бол одоо нэлээд талархаж хүлээж авч байгаа гэдгийг л. За хоёр дахь асуулт. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 25 оны 4-р сарын 1-ний өдрөөр нэмэгдүүлснээр цалин хөлсд уялдуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийн асуудал, улсын төсөвт үзүүлэх ачааллын талаарх тооцоолол мэдээллийг одоо та бүхэн хийсэн үү гэдэг асуудал. За хариулт. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэн тооцсноор аж ахуй нэгж байгууллагад ажиллаж байгаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалин хөлс авдаг ажилтны цалин хөлс нэмэгдэх, зарим төрлийн тэтгэвэр тэтгэмжийн хэмжээ нэмэгдэх эерэг одоо үр дагуулсан. За тухайлбал хөдөлмөрийн чадвар алдсны тэтгэмж авж байгаа 47,500 мянган хүний тэтгэмж 93,000 төгрөгөөр нэмэгдсэн. Жирэмсний амарцны тэтгэмж авж байгаа 29,500 мянган хүний тэтгэмж 167,000 төгрөгөөр, ажилтгуудлын тэтгэмж авж байгаа 16,600 хүний одоо ажилтгуудлын тэтгэмж 182,000 төгрөгөөр тус нэмэгдэж байгаа. Сая энэ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдсэн. За нөгөө талаас сайн дурын даатгуулагчийн шимтгэл төлөлт ажил олгогчдын цалингийн зардал тодорхой хэмжээгээр бас нэмэгдэнэ. За энэ бол ойлгомжтой. За тухайлбал одоо нийгмийн даатгалын шимтгэлийн төлөлтөнд дараах нөлөө одоо үзүүлэхээр байна. За улсын төсвөөс нийгмийн даатгалын шимтгэлийг хариуцсан төлөх одоо 81,400 одоо даатгуулагчдын нийгмийн даатгалын шимтгэл 4.7 төгрөгөөр нэмж төлөгдөнө. За нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 21-р зүйлийн 21.17, 21.22, 21.22, 21.23 дахь заасан цаабуг маллан тайгад амьдарч байгаа цаатан эмнэлгийн алданд байдаг байнгын асаргаа шаардлагатай 18 хүртэлх насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд асарч ажил эрхлээгүй эсвэл эцгийн шимтгэлийг бүрэн хэмжээгээр 3 хүртэлх насны хүүхдэд асарч байгаа их малчин туслах малчны төлөх шимтгэлийн 50%-ийг тухайн үед мөрж байгаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тооцсон сар бүр улсын төсвөөс төлөхөөр заасан байдаг. За нийгмийн даатгалын сангаас хариуцсан төлөх 18,900 даатгуулагчдын нийгмийн даатгалын шимтгэл 2 тэрбум төгрөгөөр нэмж төлөгдөхөөр байгаа. За нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 21-р зүйлийн одоо холбогдох заалтуудад заасан хөдөлмөр эрхлээгүй үйлдвэрлэлийн бас мэргэжтэй шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвар алдсны тэтгэвэр авахчийн шимтгэлийг бүрэн 3 хүртэлх насны хүүхдэд асарж байгаа эхийн шимтгэлийн 50%-ийг нийгмийн даатгалын сангаас хариуцсан төлөхөөр ийм зохицуулалттай. За нийгмийн даатгалын сангийн шимтгэлийн орлого 129 тэрбум төгрөгөөр нэмэгдэнэ. 129 тэрбум төгрөгөөр. За үүнд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний цалинтай даатгуулагч болон нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 19-ийн 4 дахь хэсэг заасны дагуу хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээнээс дээгүүр цалинтай нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 21-р зүйл заасны дагуу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тооцсон ажил олгогч сар бүр төлж буй 295 мянган даатгуулагчдын шимтгэлийн орлого бол 101 тэрбумаар нэмэгдэнэ. За түүнчлэн сайн дураараа одоо даатгуулсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцсон нийгмийн даатгалын шимтгэл төлдөг 134 мянган даатгуулагчдын шимтгэл 28.7 тэрбум төгрөгөөр нэмэгдэхээр байна. За нийгмийн даатгалын сангийн зарлага нь одоо орлого нь 120 хэдэн тэрбум төгрөг нэмэгдээ зарлага нь бол 38.4 тэрбум төгрөгөөр нэмэгдэж байгаа. За үүнд нийгмийн даатгалын сангаас болох тэтгэврийн тухай хуулийн одоо 21-ийн 2 дахь хэсэг заасны дагуу тэжээгчийн алдсны бүрэн тэтгэврийн доод хэмжээ авдаг 1498 тэтгэвэр авахчийн тэтгэврийн доод хэмжээ 66,000-аас 132,000 болж нэмэгдэж байгаа. За энэ дээр 2.5 тэрбум төгрөгийн зардал гарна. За нийгмийн даатгалын сангаас олох хөдөлмөрийн чадвар алдсны болон жирэмсний болон амарцны ажилтгуудлын тэтгэмжийн даатгал нийт 36 тэрбум төгрөгөөс нэмэгдэж байгаа. За эцэг их олон хүүхэдтэй өрх толгойсон эцэг их тэтгэмж олох тухай хуулийн дагуу 0-18 насны 3 болон түүнээс дээш өрх толгойсон эцэг ихт улирал бүр одоо тэтгэмж олохоор заасан байдаг. За энэ тэтгэмжид 24 оны 12 дугаар сарын байдлаар 8,812 иргэн хамрагдаж нийгмийн халамжийн сангаас 20 орчим тэрбум төгрөгийг олгосон байна. За хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 25 оны 4 сарын 1-ээс 792 мянган төгрөг болгосноор 3.5 тэрбум төгрөг нэмж шаардагдана. За хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлснээр холбогдох зардлын өөрчлөлтийн мэдээллийг бас сангийн амд бид нар тухай одоо хургуулж байсан. За манай Ариун заяа сайд маань улсын хурлын чуулган дээр одоо сангийн сайд Жавхлангаас одоо яг энэ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдсэнтэй холбогдуулж төрөөс одоо эрүүл мэндийн даатгалын чимтгэлүүдийн төлдөг
энэ чинь дөрвөн юу байгаа шүү дээ. Дөрвөн зохицуултууд байгаа. Энэ дээр одоо 25 оны 26 оны улсын төсөв 25 оны улсын 26 оны тийм 26 оны улсын төсөв дээр одоо энэ их усруу суусан гэдэг асуултуудыг асууж байсан 25 оны. За энэ дээр бол одоо холбогдох миний одоо би андуураагүй бол эрүүл мэндийн даатгал бусад даатгалуудтай холбогдуулаад нийт 47 орчим тэрбум төгрөгийн их усруудыг одоо бид нар энэ урсгал зардал дээр суулгасан гэдэг мэдээллийг одоо сангийн сайд авах удаа өгчээсэн гэдгийг одоо би бас энд онцолж хэлье гэж бодож байна. За асуулт 3. Хөдөлмөрийн тухай хуулийн 44-р зүйлийн 44-ийн 2, 44-ийн 3 дахь хэсэг заасны дагуу төлбөр төлөх хичнээн аж ахуй нэгж байгууллага байгаагаас хэдэн тус төлбөрийг төлж байгаа мөн гадаадаас ажиллах хүч авж байгаа аж ахуй нэгж үзүүлж байгаа нөлөөлөл зэргээр хөдөлмөрийн үлсний доод хэмжээг нэмэгдүүлснээр үүсэх нөлөөллийг хэрхэн тооцсон талаарх одоо мэдээлэл тооцоо судалгааг эргүүлээч гэсэн байна. За хариулт. За хөдөлмөрийн тухай хуулийн 144-ийн 2-т өмчийн төрөл хэлбэрээс үл хамаарч 25 түүнээс дээш ажилтнтай аж ахуй нэгж байгууллага нийт ажлынхаа байрныхаа 4%-аас доошгүй орон тоонд хөгжлийн бэрхшээлтэй үнийг ажилуулна гэж заасан байна. За мөн хуулийн 144-ийн 3-т аж ахуй нэгж байгууллага энэ хуулийн 144-ийн 2 зааснаар хөгжлийн бэрхшээлтэй хүн ажилуулаагүй бол ажилуулбал зөх орон тоо тутамд ногдох хөдөлмөрийн хэмжээ нь хөдөлмөрийн үлсний доод хэмжээтэй тэнцүү байх бөгөөд уг төлбөрийг сар бүр хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих дэд санд төлнө гэж заасан. За уг хуулийн заалтын дагуу хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд 24 онд 4346 оны 7.1 тэрбум төгрөг төлбөрсөн байна. За энэ их чухал одоо тоо шүү тийм ээ. Ингээл хөдөлмөрийн бэрхшээлтэй иргэд ажилуулаагүй бол аж ахуй нэгжүүд маань одоо ингээд ийм юу төлдөг. Төлбөр төлдөг. Энэ төлбөр нь бол хөдөлмөрийн үлсний доод хэмжээтэй уялдсан байдаг учраас бол одоо энэ бол ийм тодорхой эрэг хөдөлмөр эрхлэлтийн дэмжих санд буюу яг одоо нөгөө ядарсан зүдэрсэн одоо хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд маань хөдөлмөр эрхлэх 7.1 төрмийн одоо шинэ боломжууд гарч ирсэн байна гэж ойлгож байна. 24 он тус санд төлбөр төлсөн үнийн тоогоор бодоход 25 оны 4 сарын 1-ний өдрөөс хөдөлмөрийн үлсний доод хэмжээ нэмэгдснээр сард ойролцоогоор 1.1 тэрбум төгрөг санд ойролцоогоор 1.1 тэрбум төгрөг нэмж төлөгдөнө. За энэ яг юу 1.1 тэрбум юу болох вэ гэхээр нөгөө л одоо хөгжлийн бэрхшээлтэй байгаа мөртлөө одоо хөдөлмөрлөх боломжтой байгаа нөгөө 90 мянган иргэдийн чинь одоо иргэдэд бас дахиад 1 тэрбум төгрөгийн боломж ажлын байр нэмэгдэх боломжийн нүгээр нэмэгдэж байна л гэж ойлгож байна. За ийм маягаар сайн эрэг одоо талууд байна. За гадаадаас ажиллах хүч авч ажилуулах аж ахуй нэгж байгууллага нь ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн 32-ийн 1 заасны дагуу одоо хуульд өөрөөр заагаагүй бол гадаад ажилтны ажлын байрны төлбөрийн 1 сарын хэмжээ 1 сард ногдох хөдөлмөрийн үлсний доод хэмжээ 2 дахин нэмэгдүүлсэн тэнцэх хэмжээтэй байна гэж заасан байгаа. За энэ аж ахуй нэгж байгууллага нь ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хууль заасны дагуу дараах шаардлагыг хангаж байгаа тохиолдолд одоо гадаад ажилтны ажлын байрны төлбөрийн хөнгөлт чөлөөлөлтөнд одоо хамрагддаг ийм одоо зохицуулттай. За тэгэхээр энэ хуулийн 32 дугаар зүйлийн 32-ийн 3-т заасан тийм ээ. За гадаад ажилтан боловсрол шинжилгээ ухаан эрүүл мэнд соёл спортын байгууллага гэрээгээр ажиллах эмч эрдэм шинжилгээний ажилтан мэрэгжлийн багш дасгалжуулагч авч ажиллуулах ажил олгогчдыг ажлын байрнаас одоо чөлөөлнө гэсэн энэний дагуу бас чөлөөлтүүд явагддаг. За хоёрт нь засгийн газрын шугамаар авсан гадаадын зээл боцолтгүй тусламжийн хүрээнд төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх болон стратегийн ач холбогдол дэд үтц үйлдвэрлэл шинэ хотын бүтээн байгуулалтанд гадаад ажилтан ажиллах тохиолдолд одоо засгийн газрын ажлын байрнаас бас төлбөрөөс чөлөөлж хөнгөлдөг. За ийм байгаа. За энэ дээр ирсэн та бүдэд өгсөн мэдээллээр болвол одоо бид нар нийт 24 онд бол гадаад ажилтаа авсан нийт байгууллагын тоо 5733. За Монгол улсад орж ирсэн гадаад ажилтны тоо 26480. Энэ нөгөө 280 мянгаар орж ирдэг хужаа мужаа орж ирдэг энэ төрөс ийм тоо байхгүй шүү. Ерөөсөө энийг бас далимдуулаад би нэг тайлбарыг хийчихье гэж бодож байна. Монгол улс ерөөсөө энэ Монгол улс руу орж ирж байгаа гадаадын ажилтнууд дээр хязгааргүй тоо гэж ерөөсөө байдгүй. Хязгааргүй тоо гэж ерөөсөө байдгүй. Хязгаар байдаг. Энэ хязгаар бол нөгөө Монгол улсад байгаа Монголын хүн ам тийм Монголын хүн амын 3%, нэг улсаас нэг хэтрэхгүй гэсэн юм хязгаартай байхгүй. Квотгүй хязгааргүй гэдэг энэ буруу ойлголтууд ерөөсөө байхгүй. Тийм учраас Монгол улсд бол жилээс 30-аас 40 мянгаас дээш гадаадын нэг чирхэг ажилтан орж ирдэггүй юм хуультай. Яагаад энийг говьлаа тэр квотгүй гэдэг ойлголт
За сайд дуусч хариулно. Цагийн нэмээ. За яагаад тэр квотгүй гэдэг ойлголтуудыг гарч ирвэл квотгүй гэдэг ойлголт бол квот дотроо байгаа тухайн салбарууд дээр зарим салбаруудын одоо квотуудыг квот дотроо байгаа салбаруудыг хөдөлгдөг нэмдэг юм зохицуулалттай баймаа. За ийм одоо бас тайлбаруудыг бас би дэлгэмд өгчий гэж бодож байна. За ингээд ер нь эцэст нь дүгнээд энэ гурван асуултуудын юугаас ингээд хариулт гурван асуултуудыг яхад бол бас түрүүн бас онцолж хэлсэн маань Ариун заяа сайд маань бол өнөөдөр одоо ингээд хийдэл гараад байгаа. За энэ гурван талтын бас хэлцээрүүдийг одоо хэрэгжүүлэхэд тодорхой эрх зүйн зохицуултууд, шинэ эрх зүйн зохицуултууд нэгдүгürt хэрэгтэй юм байна. За энэ дээр одоо ингээд энэ хөдөлмөрийн өсөлтөнд доод хэмжээг зохицуулах тухай хууль дээр өөрчлөлт оруулах шаардлага байгаа юм байна гэж олж хараад энэ өөрчлөлтүүдийг хийх гэж байна гэж харж байгаа. За ер нь бол Монгол улсад энэ цалин үлсний одоо бодлогоо бид нэр эргэж харах юм зайлшгүй шаардлага үүссэн. За өнөөдөр дотоодын нийт бүтээгдэхүүнд эзэлж байгаа энэ бодит цалингийн зардал бол манай улс хамгийн бага явдаг. Хамгийн бага явдаг. Дөнгөж одоо нэг 31-2% хүрэхгүй хэмжээнд байна. Бусад улсуудын одоо дотоодын нийт бүтээгдэхүүнд үзүүлдэг бодит цалингийн одоо энэ зардал бол даруй 40-60% хүрсэн байж байгаа. Өнөөдөр яагаад энэ монголчууд солонгосыг зориод байгаа, австралиудыг зориод байгаа гэдэг асуудлуудын хариулт нь ер нь явж энэ Монгол улсад энэ Монгол хүний хөдөлмөрийн бүтээмж, нэг цагийн үнэлэмжтэй холбоотой хөдөлмөрийн өснөд доод хэмжээний одоо зохицуулалттай зайлшгүй холбоотой ийм асуудлууд одоо гарч ирж байгаамаа. Тэгэхээр энэ хүрээндээ цөмөрөө ярилцаад эндээс тодорхой одоо шийдэл гаргаад явах нь зүйтэй болов гэсэн бас ийм хүлээлттэй байгаа гэдгийг салбарын сайдын хувьд бас хэлье. Тэгээд энэ хариултуудыг өгье.